За энэ цааш тавх арга хэмжээ гээд яг манайхан ингээд нөгөө нэг албан даалгавар өгөх байдлаар л хийх гээд шийдэх гээд л үзээд л байгаа юм л да. Байгалийн үндэсний төлбөрийн тухай хуультай холбогдуулж болно одоо тухайн үед яамны холбогдох албан тушаалнуудад одоо аль болох л эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой хичээлийг олон удаа хэлж зааж ирсэн. Тэгээ ерөөсөө хэрэгжихгүй л байгаа юм байна. Энэ зүгээр л ингээд судалгаанд баргачны нөөц тархацын судалгаанд хөрөнгө төсвөлхийг аймагуудад даалгах гэдэг ингэчээр энэ аймагуд чи хийхгүй гэдгийг уран чимэд дарга та хамгийн сайн мэдж байгаа шүү дээ. Зохицооны дарга одоо бас мэдж байгаа билгүй дээ. Та хоёр ч одоо хоорондоо мэргэжлийн хүмүүс шүү дээ энэ тал дээр. Тэгээ энэ орон нутгад нөөцийн менежментийн эрх мэдэл орлогын хуваарлтыг нэмэгдүүлэх хэлбэрлүү нь хийж өгөхгүй болвол энэ цааш хэрэгжүүлэх арга хэмжээний чи хувьд хэрэгжихгүй байхгүй юу? Тэгээ энийг та хэд маань уулна энэ орон нутгийн төсөвт яг оногдох хувийг нь өсгөж өгөөд хариуцлах хяналтыг нь орон нутагт төвлөрүүлээд өгчүүл болохгүй байгаа мó гэдгийг бас асууж. Шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд бас бэлэн байгаа. Зөвхөн Монгол улсад байгаа зүйл биш шүү дээ. Энд чинь Орос улбаны улсын Туваа Алтай гэдэг сая сайд бас өөрөө шилж чинь Хямлан бүс. Тэгээ бид нар энэ байгаа зүйлээ цаашдаа яаж олон улсын түвшинд бас бүсчилсэн хэлбэр дээр авч хамгаалж авч үлдэх вэ гэдэгтэй холбоотой асуудал واخхой. Уулын энэ баргачны нөөцийг хамгаалах олон улсын сан энэ төр шаардлагатай бол байгуулах хэрэгтэй. Байдаг бол тэнд бид нар тодорхой хэмжээний хамтын ажиллагааг өрнүүлэх зайлшгүй шаардлага байхгүй. Ингэжээж бид нар нөгөө бүс нутгийн хэмжээнд явагдаж байгаа хууль бус худалдаа наймаатай холбоотой асуудлыг бас таслан зогсоох. Ахаад бид нар одоо юу гэдэг тодорхой хэмжээний хяналт шалгалтын цахим системийг нэвтрүүлэх боломжууд энэ тал дээр чинь бүрдэн шин. Тэгээ энийгээ бид нар нөгөө талдаа бас хармаар байна. Энийг та хэд маань юу гэж бодож байгаа. Ер нь яг манайх нэг юм сонин хуульцсан орчинтой л да. Одоо самар гэхэд хойн тухай хууль, байгалийн ургамлын тухай хууль, генетик нөөцийн тухай хууль гэдэг ингээд 3 хуулиар самарны асуудлыг шийдэж байгаа юм. Одоо ингээд сая ингээд танилцуулга хийж байгаа угаасаа баргачны асуудал, амьтны тухай хууль, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль гэдэг чинь ингээд дахиад ийм хууль эрх зүйн орчин дээр ашигт малтмалын хууль ч юм уу те ингээд олон хууль эрх зүйн орчин дээр энийг тусгаад өгчгөр нөгөө хуулийн давхартлаас улбаатайгаар сарних бодлого чинь энэ дотор явагдаад байгаа байхгүй. Тэгээ бид нар энийг цаашдаа эрх зүйн орчныг маш тодорхой болгож англиг нь ерөн зүгээр нэг мэсэн тодорхой болгомоор байгаа. Яг нэг үлэгтэй. Энэ чинь байгалийн ховор нөөц баялаг гэдэг байх ёстой юм эсвэл. За хэн хариулах вэ? 5 номер. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга цэ уран чимэг яг одоо байгаа нөхцөл байдал яг хууль эрх зүйн таны хилдэг зохицуулалт бол яг тодорхой зохицуулалт байхгүй яг тантай ол санал нэг байна. Амьтны тухай хуульд ч гэсэн зөвхөн барагшин гэдэг огтны л одоо яг зохицуулалт нь байдаг болохоос биш яг барагшин гэдэг бүтээгдэхүүн үйлчилгээ яг бүтээгдэхүүнтэй холбоотой зохицуулалт байхгүй. Дээрээс нь экологийн засгийн үнэлгээнд тогтоогдоогүй ийм асуудлууд бол байгаа. Тэгэхээр амьтны тухай хууль, байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулиар бол яг аргагүй экологийн эдийн засгийн үнэлгээ үн цэнийн зайлшгүй хамгийн дөрөнд тогтоох. Дээрээс нь сая бас авч хэрэгжүүлэх арга хэмжээнд дотор яг барагшууны жилд ашиглах боломжит нөөцийг тогтоохоос гадна хүн сэргээгдэх хугацааг болоод олон улсын туршлагад нийцүүлж зайлшгүй хийх шаардлагатай байгаа. За мөн бас одоо наривчилсан эдийн засгийн тооцоолыг гаргахад яг барагшуун гэдэг нь өөрөө яг амьтны одоо баас тухайн тэр барагшин гэдэг огтны одоо баас, шээс, хэвтэр тэр нөхцөл байдлаас үүсэж байгаа гэдгийг нарийн тогтоох юм боломжгүй судалгаа шинжилгээг 2009 онд хамгийн сүүлийн байдлаар хийлгэсэн юм тоо баримт байгаа. Тэгээд олон улсын одоо жишгээр харах юм бол энэтхэг улсын сайн жишээ байгаа. Тэгээд таны хэлдгээр яг олон улсын түвшинд, бүсийн түвшинд хамгаалалтыг хамтарсан юм судалгаа хийх, үнэхээр экспортод гаргах шаардлагатай бол бид нар биотехнологийн бүтээгдэхүүн болгож гаргах зайлшгүй юм хэрэгцээ шаардлага байгаа. Энэ тал дээр бол илүү уламжилт ангаах ухааны сургуулиуд бол судалсан ийм судалгаанууд судар номонд бичигдсэн л ийм судалгаанууд байдаг.
Тэгээ яг энэ та бас нөгөө асуулаа байгалийн үндэсний төлбөрийн тухай хуулиар яг энийг орон нутаг нь одоо судалгаа хийх ёстой гэдэг нь одоо байгаа амтны хууль байгалийн үндэсний төлбөрийн тухай хуулиараа байгаа боловч байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын багц дээр бол тухайлсан амтан ургамлын асуудал дээр яг хөтөлбөрийн зардал ангил байхгүй судалгаа хийх бас ийм санхүүжилт байхгүйгээр үнэхээр өнөөдрийг хүртэл бас энэ асуудлууд жил болгон төсөв дээр тавьдаг боловч хасагдах байдлаар ингээ явдаг. Үндсэн суурь судалгаанууд ерөөсөө хийхдэггүй бас яваад байгаа маа. За баярлалаа. За Батэрдэн гүш. Одны сайд хариулах гэж байна уу? За одны сайд нэмж хариулъя, дараа тодруулъя. За тэгэхээр ерөнхийдөө зүгээр энэ талаар нэг юм товчхон хэлэхэд хоёр одоо яг санал явдаг. Нэг нь бол одоо яг энэ бүтээгдэхүүн бол маш ховор бүтээгдэхүүн, эргэж нөхөн сэргээхтэй их олон одоо 10 100 жил шаарддаг. Тийм учраас энийг түүхийгээр нь одоо гаргаж болохгүй. Энийг аль болохоор Монголдо одоо нэмэн өртөг шингээж, Монголын брэнд болгож илүү одоо үн өртгөөр зарах шаардлагатай гэж нэг хэсэг одоо хүмүүс бол үздэг. За нэг хэсэг нь бол надад одоо ингээ баахан хүмүүсээс санал ирсэн байна л. Энэ юу гэж үздэг вэ гэхээр эн чинь нөхөн сэргээгддэг юм а. Одоо бол өстой маш их болцоо. Одоо бид нар энийг түүхийгээр нь одоо заавшгүй гаргамаар байна. Одоо энэ бүтээгдэхүүн болохоор ерөөсөө үн өрөхгүй хүн авахгүй байна. Түүхийгээр нь гаргавал одоо Оросын төхөгт бол одоо их үн хүрдэг юм а. Маш их том зах зээл байна. Тэгэхээр энэ бол өөрөө их амархан сэргээгддэг шүү дээ. Энийг түүхийгээр нь гаргамаар байна. Тэр ганц нэг одоо бүтээгдэхүүн идэг компани лобби явж. За тэгшин гүсэж хариулъя. Гэт ийм яг хоёр талын санал бол одоо маш их ирдэг. Тэгэхээр энийг одоо бид нар бол ингээд яг судалгаа шинжилгээний байгууллагаар нотлуулъя гэж байгаа. Яг үнэхээр энэ нөөц нөхөн сэргээгддэг юм уу? Яг саяны миний хэлсэн бүх асуудлыг шийдэх ийм судалгааг хийлгэе гэж байгаа. Яг харамсалтай нь судалгааны мөнгө нь ингээд хасагдчихсан ингээд төсөвт байхгүй ч бас энэ судалгаа байхгүй болохоор яг одоо аль нь зөв юм буруу юм гэдгийг бас тодорхойлоход жоохон хүнд болчиход л байгаа юм л да. Гол асуудал. За Батэрдэн гүш тодруулъя. Харин тийм. Тэгэхээр судалгаа шинжилгээ бид нар байхгүй байгаа учраас л 2014 онд 50-аал 14 онд 20-аал 16 онд 50-аал 19 онд үргэлжлүүлж 20-аал ингэ явцсан байхгүй. Юу ч байхгүй байна л гэсэн. Тэгэхээр бид нар улсын төсөвт одоо нэгэн таашлаа байгахгүй байгаа тохиолдолд байгалийн зэрэгцээний төлбөрийн тухай хуультай холбогдуулаад бид нар нөөц зэрэгцээний төлбөрөөс орон нутгийн төсөвт оногдох хувийг нь ихсгэх боломжоор бид нар хангах шаардлага байгаа байхгүй. Нөгөө талдаа таны саяны хэлдэг энэ дотоодын үйлдвэрлэлтэй холбоотой асуудал дээр ч гэсэн одоо жишээлбэл бид нар одоо юу гэдэг яаж бид нар цаашдаа дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихийн технологийн шинжилгээг бид нар хийж байгаа гэдэг дээр ч гэсэн манай байгаль орчин онцлог өөрчлөлтийн яам яалтчиг одоо бид нар ажиллах шаардлагатай байна. За мэдээж одоо жишээлбэл тодорхой хэмжээнд ашиглаж явах нь ойлгомжтой байгаа тохиолдолд тодорхой хориг арга хэмжээг үе шатаагаар авч явуулдаг байх. Эргээд энэ нь өөрөө зөвшөөрлийг нь бид нар кодын гүсэж асууя Батэрдэн. зөвшөөрөл олголтыг ч гэсэн одоо кодын систем шилжүүлдэг юм уу? Ингээд тодорхой хэмжээний бодит арга хэмжээг л одоо хэдүүлээ байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын хувьд гаргаж явахгүй бол хэн нэгэн сайдын гарч ирснээр хоригддог, хэн нэгэн сайдын гарч ирснээр нөгөө хоригдлтын чөлөөлдөг, дараагийн сайд нь гарч ирээд хоригддог. Ийм эдийн засгийн тооцоо судалгаагүй, нөөцийн судалгаагүй, эрх зүйн орчин дээр ингээд 3 4 хуулиар харилцааг нь зохицуулж байгаа тодорхой бус хэлбэр дээр байгаа энэ зүйлүүдийг л одоо бүгдээр нь хэлээл засгаас өөр аргагүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар боломж байна гэдгийг манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам одоо танилцуулгыг бол аягүй сайн мэдчихээн. Одоо яг л нөгөө хэдүүлгийг ярьдаг юм аа л яриад шүү дээ. Тэгэхээр энэ дээр та хэд маань шинжилсэн бодлого хөтөлбөр өрөөнд тооцож явж байгаа юм одоо яг та бүхэн мэрэгчлэтнүүд учраас тэр яг байна уу л гэж би одоо хариндаа уран чимээ дараагаас асуугаад байгаа. За 5 номер хариулъя.
Батэрдэн гишүүн яг нөгөө шинжилэл байна уу гэдэг яг үнэхээр энэ дээр бид нар шинжилэх гээд амьтны тухай хууль дээр явж байгаа. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар бол экологи эдийн засгийн үнэлгээ аргачлал байхгүй учраас баргашууны төлбөр ерөөсөө яг экспортлох хэрэг зөвшөөрөл авахд бол төлбөр тооцоо ерөөсөө авахгүй зөвхөн улсын тэмдэгтийн хураамж авах ийм нэгдсэн тийм зохицуултаар явж исэн. Одоо яг амьтны тухай хууль дээр энэ зохицуултыг бол шинжилсэн хариулгын төсөл дээр хийгээ явж байгаа. Тэгэхээр яа харахгүй суурь судалгаа зайлшгүй хэрэгцээтэй байгаа.